Bloomberg-ийн ярилцлага хөтөлбөрийн энэ дугаарт бид 3 дахь шүршийн нэгэн хатагтай гүрэн оролцуулж байна. Жоржтаун болон Харвардын сургуулийг төгсөгч Нью-Йоркийн уугуул хатагтай Кэмбэллийн хувьд Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суух Элчин сайд гэдэг чухал албанаас бидний асуултанд хариулах болно. Монгол ирэхээс өмнө түүний хувьд нүргэнтэй Иракт ажиллаж байсан хатагтай Кэмбэлс бид хоёр улсын эдийн засгийн харилцааны эргэн тойронд төдийгүй түүний хувь хүнийх нь үднэс илэн далаагүй нэгэн ярилцлагыг хичээх болно. Тэгвэл хоёулаа Америк нэгдсэн улс Монголын худалдааны харилцааны талаар бага зэрэг ярилцъя л да. Монголын өмнөд хэсэгт байгаа стратегийн ач холбогдлогыг Cox-ч нүүрсний урхаа болох 5 толгойн төсөлд Америкийн Peabody Energy-г оролцуулахаар урьсан. Үүнд та таатай хандж байгаа юм. Маргаангүй. I'm very pleased that Peabody has been asked to Peabody Energy тендерд оролцохоор урагдсаныг би үнэхээр таатай хүлээж авсан. Энэ бол Peabody Монголын засгийн газрын хамтын нөхөрлөлийг өргөжүүлэх эхний томоохон алхам. Peabody бол дэлхийн жишгт нийцсэн уул уурхайн 100 гаруй жилийн туршлагатай компани. Хэрвээ тэд Монголд ирвэл Америк чанарын хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт, хүрээлэн буй орчны стандарт, ажиллах хүчийг хөгжүүлэх хандлагаач мөн оруулж ирнэ. Миний харж байгаа өнцгөөс бол энэ утгаараа Peabody миний хийх ажлын зарим хэсгийг хийн гэсэн үг. Яагад гэвэл тэд Америкийн нэгдсэн улсыг энд танилцуулна. Тэд Америк компанийг Монгол байлгахын үн цэнийг мэдүүлэх юм. Үүнтэй зэрэгцээд Америкт ч ажлын байр бий болохоос гадна бусад Америк компаниудад үүнд оролцох боломж олгоно. Энэ бүхэн Монгол Америкийн бизнесийн байгууллагуудын хооронд өргөжиж байгаа худалдааны харилцааны үлгэр жишээнүүдийн нэг болох байх гэж би найдаж байгаа. Is that the same sort of qualities that the US companies? Америк компаниуд чанарыг оруулж ирнэ гэж ярьж байсан. Өрсөлдөөн ширүүн байсан баг. Тэгэхээр Америк маягийн чанарыг Монголын уул уурхайн үйл ажиллагаанд нэвтрүүлэх гэж байгаа гэж ойлгож болох нэ. Маргаангүй тийм. Энэ бол туршлага, хамгийн орчин үеийн технологийн хэрэглээ, үр бүтээмжид анхаарлаа төвлөрүүлэх байдал. Эдгээр нь хамгийн чухал зүйлсийн нэг. Яагад гэвэл монголчууд уул уурхаагаас үр ашгаа аль болох түргэн хүртхийг хүсэж байгаа. Үүний зэрэгцээ монголчууд хүрээлэн буй орчноо нэлээд анхаардаг хүмүүс. Peabody-гийн хүрээлэн буй орчинд анхаарах хандлага нь хамгийн дээд зэргийн стандартад багтдаг. Эдгээр нь маш чухал. Би ажиллах хүчнээ хөгжүүлэхэд анхаарах, ажлын байр бий болгох тухай түрүүн хэлсэн. Гэхдээ зөвхөн ажлын байр бий болгоод зогсохгүй, Монголын бизнес хийхэд боломж олгох хэрэгтэй. Эдгээрийг Peabody Монголд авчрах байх гэж би найдаж байгаа. Хойд Америкийн бизнесийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт хэд хоногийн өмнө болсон. General Electric болон Boeing гэсэн томоохон компаниуд Peabody-гоос тийм ч холгүй байгаа болов л да. Таны зөв. Бид 15 дахь удаага Хойд Америкийн компаниуд оролцсон олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Америкийн нэгдсэн улс болон Канадаас дийлэнх оролцогчид нь ирсэн энэ уулзалт өдийг хүртэл зохиогдож байсан хамгийн олон оролцогчтой нь байсан шүү. Зөвхөн Peabody гэлтгүй Монголд үйл ажиллагаагаа эрхэлж байгаа Монголын зарим компанитай хамтарч ажиллаж байгаа General Electric and then Boeing which has been in negotiations with the Mongolian International Airlines. Мөн Мяттай хамтарч ажиллан 3 онгоцыг Монголын талд нийлүүлэх талаар яриа хэлцэл хийж байгаа Boeing компани оролцсон. Мят болон Boeing компани хоорондын харилцаа нь Монголд байгаа Америк компаниудын хувьд урдаа барьдаг зүйлсийн нэг болох учиртай юм. With entities here in Mongolia. One of the interesting projects was of course the General Electric. Бас нэг сонирхол татаж байгаа төсөл бол General Electric-ийн барьж байгаа салхины станц. Станцыг барьж байгаа газрын нэр нь хүртэл салхид шүү дээ. Энэ бүхэн гайхалтай зохицол биш гэж юу? And so it's actually surprising, isn't it? And in fact I think it is. Тиймээ үнэхээр их салхитай газар байна лээ. Тийм болохоор станцыг бүрэн барьж босгоход жаахан хүндрэлтэй байгаа. Гэхдээ би өчигдөр General Electric-ийн төлөөлөгчтэй уулзаж ярилцсан юм. Бид төслийн нээлтийг энэ ондоо багтаах болно гэж тэсчэтэн хүлээж байгаа. And we're looking forward to an opening of that project in before the end of this year. How actively is the US embassy involved? Монголд Америкийн нэгдсэн улсын элчин сайд юм. Дэлхийн түвшний томоохон компаниуд болон тэдгээрийн арга стандартчлыг Монголд оруулж ирэх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Бид энэ тал дээр үнэхээр идэвхтэй ажиллаж байгаа. Сүүлийн 2 сард уулзсан ерөнхийлөгч, ерөнхий сайд, Монголын бүх яам, зарим компани хүмүүстэй ярилцсан гол сэдв нь энэ байсан юм. Би ихэвчлэн 2 орны худалдааны харилцааг өргөжүүлэх Элчин сайдын яам, Америкийн нэгдсэн улсын эрх ашиг, сонирхлын талаар ярьсан. Төрийн нарийн бичгийн дарга Клинтон хэлэхдээ эдийн засгийн худалдааны хэрэгсэл нь Элчин сайдын яамдууд байна гэж хэлсэн. Энэ нь Америкийн нэгдсэн улсын бизнесийнх нь Элчин сайдын яам дэмжлэгээ үзүүлэх шаардлагатай гэсэн үг юм. Тэгэхээр энэ бүхэн энд байгаа Элчин сайдын яамны үйл ажиллагааны гол цөм гэж хэлж болно. And that's something that's an important part of the embassy's activities here. And can бид сая улсын бизнесийн салбар, соёлын харилцааны тухай ярьсан. Одоо таны тухай жаахан ярьсан. Таны хувьд Georgetown Harvard-ын сургуулийг төгссөн. Georgetown спортын дуртай марафон бүлтэр хичээлж байсан. And Элчин сайд Campbell чимбэ гэдэг бодлоо. Эдгээр бүх зүйлсээс гадна би дипломатын албанд 23 жил ажиллаж байна. Georgetown-ыг төгссөнийхөө дараа гадаад харилцааны албанд орсон. Ягаад гэвэл би дэлхийн ертөнцийг үзэгсэн гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан л та. Аюул багтай жижиг хот Буффалод өсч төрөнсөн минь миний хувьд өөрт байсан боломжуудаас илүү ихийг ирж хаахад хүргэсэн гэхүүдээ. Ажил маань үнэхээр гайхалтай сайхан. Карьерийнхаа дунд үеэс би нэлээд бэрхшээлтэй газруудад ажиллаж эхэлсэн юм. Бараг 10 гаруй жилийн хугацааг тайван бос, дайн дажинтай нөхцөл байдалд өнгөрөөсөн. Тэр үед дайны дараа иргэд улс орноо хэрхэн сэргээн босгож байгааг нүдэрээ харж байлаа. Би 2 зүйлд их дуртай. Би Азад хайртай, бас зөрчил асуудалтай газар нэлээд ажилласан. Тэгэхээр дайны хүлд нэрэгдээгүй, зөрчил мөргөлдөөнгүй Монгол улсад ажиллаж байгаа маань миний хувьд их сонирхолтой байна. Шийдвэрлэх асуудлын ялгаатай тал нь дайнд ажнаас хүмүүсийн амийг аврах биш, харин гарч байгаа боломж бололцоог үр дүнтэй ашиглахын төлөө ажиллаж байгаа. I mean, you served in the Balkans. Та Балканы орнууд сайхан Иракийн Басра хотод ажиллаж байсан. Одоо ингээд Монголд ажиллаж байна. Энэ хооронд шилжилт танд ямар санагдаж байна? That yes, indeed. Элчин сайдын яамдын байршлуудаас хамгийн халуун цэг буюу 58 градусын халуунд ажиллаж байгаад ирлээ. Монголын цаг уурт тасах үйл явц маань одоо ч үргэлжилсээр байна. Иракт очихдоо би Монголд бас ажиллаж магадгүй юм гэдгийг олж мэдсэн. Тэнд надад 2 өөр сэтгэл төрж байлаа. Иракт хийж байсан ажил маань сайхан байсан ч амьдралын нөхцөл хүнд. Энэ жижигхэн цаастай зөөрлөхөр жижигхэн газар хязгаарлагдмал орчинд байнгын төвшөртэй байдал донд амьдарч байсан. Ийм сайхан цэлмэг тэнгэртэй улсад ирж гадагшаа чөлөөтэй гарч хүмүүстэй уулзаж болох газар ажиллах тухайгаа сонсоод их тайвширч баярлаж билээ. Хотоос гадагшгаар уу? Гарсан. Танд хөдөө нутаг ямар санагдав? Монгол Улаанбаатараас өөр сайхан газрууд олон биш үү? Мэдээж Улаанбаатараас өөр сайхан газар олон биш үү? Улаанбаатар бол их хөл хөдөлгөөнтэй сайхан хот. Олон монголчууд надад та Улаанбаатараас гарч байж Монголын тухай сайн ойлгоно гэж хэлсэн. Тэгээд сайхнаас би хотоос гадагш гарч үзэж байгаа. Газар зүйн байршлаас шалтгаалаад хоорондоо их өөр харагдах нь маш сонин. Баруун бүсийн аймагт очивол Монголын тухай нэг өөр бодол төрнө. Өмнө болон зүүн бүсийн аймагуудад очиход бас нэг өөр бодол төрөх жишээтэй. Би мянганы сорилтын сангаар хэрэгжиж байгаа замын төслийн явцыг үзэхээр урд зүг рүү явж үзсэн. Чойр, Саншандын хооронд тавьж байгаа зам ирэх жил нээгдэн гэж бодохоор их таатай санагдаж байна. Замын нэг талд говийн хавтгай тал нутаг харагдаж байхад нөгөө талд нь огт өөр орчин харагдаж байх жишээтэй. Үзэж харсан зүйлүүд маань үнэхээр их таалагдлаа. Өөр олон Америкчуудыг урайлан дуудаж энэ үзэгсэлэнд байгаа соёл заншил, Монголын ард түмэнтэй танилцахыг хүсч тэднийг ирээч гэж хэлдэг дээ. Тэгтэл Элчин сайдаа манай ярилцлагад орсон. Их баярлалаа. Баярлалаа.